Гэхдээ товчхондоо бол байгаль орчны сайд Батбаатар сайд бол үгүй гэд хэлчихнэ лээ. Сая буугын асуудал дээр бол одоо тухайн аж ахуйн нэгжийн хашааг буулгах тийм ээ. Эн чинь бол өөрөөсөө ер нь иргэд эхэлж одоо энэ асуудлаа зэгцлээч гэдэг шаардлагыг л тавьж байгаа шүү дээ тийм ээ. Энэ ганцхан өчигдөр юм уу өнгөрсөн 7 хоногт болсон асуудал биш. Тэгээ дараа одоо дахиад ийм эмгэлтэй зүйл давтахгүй төлөө дээрээс нь мал битэл хүн өөрөө явах боломжгүй болцсон ийм асуудлуудыг үндэс суурьаар нь өөрчлөх ямар гарц гаргалгаа байгаа юм бэ гэдэг шийдлийг л хайж байгаа. Тэгээ энэ шийдэл дээр бол нийслэлийн богдуулыг тойрсон 16 амын менежментийн хийял гэж байгаа шүү дээ. Одоо зөв болгоё. Энэ аж ахуйн ажилчин бол нийслэлийн одоо хийх ёстой ажлуудын нэг. Тэгээ иргэд биднээс гол нь шаардлагуудыг нэхэд. Тэгэхээр одоо бид нэр ингээд нэг юм нийтлэг энэ завхрал бол одоо нэг юм гүлэг төөрүүлдэг бид мэдхгүй тэр газар мэднэ тэр газар нь бид мэдхгүй нөгөө газар мэднэ гэдэг ийм байдлаар хандах биш нийслэл өөрөөсөө асуудлыг одоо болтуулаагүй бид барьж аваад хийя биднэрт харин энэ 16 амынхаа одоо эрхийн шилжүүлээд өчгөө тэгээд энэ бүх орц гарцуудын сэтлээд нээ за хууль зөрчиж барьсан одоо тэр стандарт дүрмэнд нийцэхгүй хашаануудыг буулгая дээрээс нь бүр үнэхээр байгаль экологт онц ноцтой хорохирол учруулж байгаа одоо энэ объектуудын шаардлагатай бол буулгах арга хэмжээнүүд авъя. Ингээд нийслэл өөрөөсөө ажлыг одоо болтуулахгүйгээр хий гэж байгаа байхгүй. Тэгэхэд байгаль орчны сайд нь үгүй бид эрхээ өгөхгүй энийг хадгална гэдэг чинь ерөөсөө л цаанаа бол тэгэл ашиг сонирхол байна л гэж харж байна. Тэгээ нэг ч ихсэн асуудлаа зөв болгоё гэж харахгүй байна. Тэгээ сайдын судал бол хугацаатай. Тэгээд том асуудлууд авах нь бол барьж аваад байгаа үедээ нийслэлтэйгээ хамтраад ингэ шийдэд явах ёстой болов гэж хараад байдаг. Тэгээд энэ дээр одоо бид бол хөдөлгөө гэдгээ илчлээ л дээ. Тэгээд тэгвэл байгаль орчны яам яах лээрэ отоглох газар дээр бетонжоодоо асуудал яваад байхад тэр газруудын цуцалдгүй. Хэвлийн баг хурал дээр сэтгүүлч аягүй тодорхойл асуусан шүү дээ. Тэгвэл газар цуцлах эрх мэдэл нь яаманд байгаа шүү дээ. Та нар яагаад хөдөлдөггүй юм бэ? Тэр хойно ашиг сонирхол байгаа л эцэст. Тэгээд чи бигээд авахгүй одоо шийдэл нь юу гэвэл үе үеийн богдуулын одоо энэ газар тусгай хамгаалтай газрын нэрийн доор явж байгаа энэ хулгай л гэж хардж байгаа. Энэ хардл сэрдэлтийг нэг талтаа гаргая. Тэгээд нийтийн сонсгол зохион байгуул. Ямар даргын үед хин гэдэг аж ахуйн нэгж иргэнд ямар хэмжээтэй газар олгосон юм. Ямар зориултаар олгосон юм. За тэр зориултын хин гэдэг дарга зөвшөөрөөд бетонжуулаад байгаа. Ингээд нэг талтаа гарцгаая. Одоо бол эрдийн төлөөлөгчдөөс бол бид нэр ингээд уул хадандаа алхаж чадхаа байлаа. Энэ завхарлыг арилгаж өгөөч л гэдэг ийм шаардлага тавьж байгаа. Зориулт нь өөрөөр. Тэгээ одоо харин энийг ингээд нэг талтаа гараа шийдмээр шүү дээ. Тэгээ одоо нураан яана гэвэл тэгэл мусан коммунистууд та нар хөө өмч рүү халдлаа гэж одоо нэг хэсэг нь дайрна. Тэ ингээл дайрсаарч байгаа. Тэгтэл нөгөө талдаа иргэд одоо ингээд бүхэл бүтэн бүр амаар нь хашаад хотхон болгоод авцсан одоо энэ амууд байна шүү дээ. Энэ 16 ам дотор. Үгүй тэр амуудаар чинь бид нар бас иргэд алхмаар байна ингээд байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо бууг мууг энэ туулгор гол руу орж ирээд ингээд ундаалаад байгаа асуудал ч юм бол тийм гой сайхан зүйлхээс илүү одоо энэ байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдсан л жишээ шүү дээ. Тэгэл та нар одоо гинт нэг юм ан амтан тайртай болчихоо гэж зарим иргэ шүүмжлээд байгаа юм. Гэхдээ эн чинь нийслэлийн нутаг дэвсгэр дээр болж байгаа бол бид нэр энэ амтан гэлтгөө энэ дэлхий чинь ганцхан хүмүүс зориулагдаагүй гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ амтнаа хайрлах ёстой иргэдээч одоо ая тухтай аялал зугаалах нөхцөл боломж болцоогоор хангах ёстой. Тэгээ энэ хашаа гэдэг юмыг бол ер нь бол бүрэн хаалгах ёстой. Тэгээд нийслэлийн хэмжээнд бол хашаа буулгалтын үйл явц бол сайн явж байгаа. Энэ ажил бол цаашаа үргэлжлэх ёстой. Харин зөвхөн энэ богдуулын одоо энэ тусгай хамгаалтын газрын хашаанууд чинь очоод ажил хийхлээр иргэд дуудлага өгж байгаа шүү дээ. Дуудлага өгөөд очоод хашаа хороогийн буулгахыг хөдөлгөөхлээр харьяалаараа яамны одоо зөвшөөрөлтөө богдын захиргааны мэдлийн газар учраас бол хуц гэж байгаа байхгүй юу? Гар өрөөд үзэрэй л гэж байгаа байхгүй тий. Миний өмчт. Тэгтэл нөгөө талд иргэн үгүй одоо эн чинь ингээд болохгүй шүү дээ ингээд одоо ингээд ийм байдал завхарлыг арилгаал гэж байгаа шүү. Тэгээ одоо энэ байгаль орчны Батбаатар сайд бол хандж шилмээр байна. Нийслэл бол одоо ингээд газар булаацалтаад байгаа асуудал байхгүй. Менежмент өгчгөл гэж байгаа. Та бүгдийн хийж чадахгүй олон жил завхруулсан ажлыг чинь нийслэлийн иргэдийн хурал шийдвэрээ гаргаад зэгцэлъя л гэж байгаа. Тэрнээс одоо
тэр буруу зүйг шүүх асуудал, дараагийн асуудал. За тэгээд нийтийн сонсгол хий. Хөшигний ард өрөөний дотор хэдэн дарга нар хоорондоо сууж байгаа асуудлыг ярих биш. Нийтэд ил асуудлаа ярилцъя. Яг хин нь энэ завхарлыг өгшүүлээд идэг. Тийм л бодлоо.